За үзэгчдээ өглөөний мэндийг хүргэе. Эх орон телевизийн эх орны өглөө хөтөлбөр маань та бүхэндээ нэгэн сонирхолтой болон хүргээд бас нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ бол хобби буюу дуртай зүйлээ хөгжүүлж тэрүүгээрээ бас хөгжиж яваа залуусыг та бүхэндээ танилцуулдаг, уулзуулдаг байгаа. За энэ удаагийн хобби болгоноор би та бүхэндээ удирдлагатай машин. За яг одоо бидний үгээр энгийн үгээр бол удирдлагатай машин угсардаг юм залуучуудаа уулзах бэлэн болсон байна. За сайн байна уу өглөөний мэнд. Сайн байна уу? Өглөөний мэнд. Манай үзэгчид сайхан өөрийгөө танилцуулъя. За Ган Болор гэдэг Баяжрал Огтой Ган Болор хобби центр клубын гишүүн, авто цагуурын холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгаа. Авто цагуурын холбоо бүр холбоо болтой өргөжсөн айгүй том шүү дээ. Энэ яг чиглэлээр Монгол одоо хэдэн жил хөгжиж байгаа? Авто цагуурын холбоо маань 2009 онд байгуулагдсан. Тэрнээс хойш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Жилд олон уралдаан тэмцээн зохион байгуулдаг. За хоёулаа яг бид хоёрын урд байгаа энэ хоёр машиныг танилцуулъя. Тий. Энэ радио удирдлагатай авто цагуур гэдээ хэлээд байгаа. Ерөнхийдөө одоо удирдлагатай машиныг бол радио удирдлагатай авто цагуур гэж нэрлэж байгаа. Тэр нь болохоор ерөнхийдөө хөдөлгөөрийн хувьд гэх юм бол хоёр төрөл байдаг. Цахилгаан хөдөлгөөртэй, дотоод шилтэлтэй хөдөлгөөртэй гэдэг хоёр төрөл байгаа. Энд болохоор цахилгаан хөдөлгөөртэй машин байна, дотоод шилтэлтэй хөдөлгөөртэй машин байна. УАЗ 460 модель тийм. Тэгээд энийг болохоор өөрөөсөө будаж янзлаад өгсөн өнгөөрөө ингээд захлаа одоо батарейгаар цэнгэлж ажиллана гэсэн үг. Одоо цахилгаан мотор болохоор энэ байна. Энэ цахилгаан моторын тусламжтайгаар энэ цахилгаан мотороор тэгээд ийм батарей тусгай зорилтын батарей байгаа. Энэ батарейгаар дотоод шаталтын гэхээр одоо бензинээр ажиллах гэсэн үг. Тийм, дотоод шаталтын гэхээр яг бензин ер нь бол шатах тийм тослох материал байгаа л да. Тэр нь болохоор нитрометанол гэдэг тийм түлш тустай байдیں۔ Тэр түлш нь болохоор өндөр юу даралтанд шатдаг. Тийм юу одоо жишээлбэл энэ мотор нь дотоод шаталтын хөдөлгөөрийн мотор нь байна. Энэ бол ингээ янд нь байна. Тэгээд ингээд ингэж байршаад тэгээд энэ машиныг хөдөлгөнө гэсэн үг. Та багада нөгөө модон машин бас хийж байсан баг. Тийм, модон машин тэгэл ямар нэг машин ээж аваараа ахуулаад тэрийгэ задлаад угсраал тэгэл янз янз зулгаал тэгэл явж лээсэн л да. Ер нь бол эрэгтэй бүх хүүхдүүд л тэгдэж шүү дээ. Яг нөгөө задлал угсардаг байсан бол одоо бүр ингээ задгаагаараа ирдэг болсон байна шүү дээ, тийм ээ. За хоёул энэ машинаа энэ машин биш яг ингээ хайрцагтай машиныг ингээ задлаад ийм юм ирдэг гэж танилцуулж болох уу те. За тэгээ энэ машиныг задлах үзүүлээ. За одоо хүүхдүүд одоо Mercedes-Benz-ийн G300 G-класс кабрио гэдэг нөгөө нэг задгаа юм машин байгаа. Тэгээ энэ машин одоо деталыг үзэхэд энэ болохоор одоо гадна боди гэж байгаа. Гадна боди гэдэг нь болохоор их би одоо нөгөө нэг арам гэсэн үг гэдэг кузов одоо кузов ярих юм уу тийм ийм нэрж байгаа. Тэгээд дотор одоо явах хэд ангийн араанууд байна. Энд тэгээд ингээ мотор нь байна. Кардан дамжуулга нь байна. Тэгээ жижиг юунууд. Бүх юм дээр бүх одоо цаап хагас гол эдэр гэдэг бүгд байгаа. Тэгээд энэ одоо заавар нь байна. Будах заавар нь байгаа. Будах заавар нь тэгээд угсрах заавар гэдэг байгаа. Угсрах заавар хүүхдүүд болохоор энийг ингээл хараад англи япон хэл дээр тийм. Хүүхдүүд ингээд эхнээс нь 1 2 гэл дараалалаар нь ингээд угсраал явхад эцсийн дүндээ болохоор энэ машин маань л болно гэсэн үг тийм. Энийг бас хүүхдүүд маань аваад хийх юм бол бас аав ээж нартайгаа хамт хийх байх. Давхрын ч бас гэр бүлийн халуун дотноор асуудал бий болгоод тийм. Аав хүүхд хоёрын харилцааны тийм. Тэр үзэгчд маань яг одоо өглөө төлбөрийг үзэж байгаа аав нар маань яг энэ чиглэлээр бас сонирхоод үзээсээ хүүхдтэйгээ хамт гоё машин угсраасаа тий. Тэгэл одоо юу гэдэг доод цав гар байна. Тэгэл одоо нэг явах идэн гэж ярьдэж шүү тэд нар байна тий. Тэгээд ингээд дугуун ингээд дан нөгөө эрдэн дугуун байна. Дотор обууд нь ингээд байна. Тэгээд нөгөө нэг цахилгаан хурцгуур нь байна. Цахилгаан машин болохоор тэгээд логонууд нь толин байна. Тэгээ үндсэн араам нь байна. Тийм одоо хороп нь байна ингээд. Тэгээ хоропын дотор араанаа нөгөө араануудаа хийгээл нөгөө номынхаа зааврын дагуу дараалынхаа дагуу ингээд явчихад энэ машин босоод ирнэ гэсэн үг тийм. За. Тэгэхээр үзэгчтэй хэрвээ та бүхэн юу гэж нэрлэдэг яг нөгөө нэг үгүй радио удирдлагатай авто цагуур. Радио удирдлагатай авто цагуурыг сонирхох юм бол яг ингээ хайрцагтай машин авахд ерөөсөө бүх төрлөөр нь угсраал өөрөө нэг машин бүтээх нь байна тийм ээ.
За тэгэхээр энэ удаагийн дугаарыг би тагнуудаа хобби центр дээрээс хүргэж байгаа. Хобби центр дээр удирдлагатай машин угсарч уралдуулдаг энэ хэсгийг хүргэж байгаа байлаа. Тэгсэн чинь би одоо нэг аврагтай өргөжлүүлээд яриа өрнүүлэгч байна. За авраг маань өөрийгөө танилцуулъя тий. Хаалаа байна. Намайг Батэрид өгдөг. Тий. Хобби центр инженер лал байна. Яг юуны авраг үлээ? Дэрвтэй авраг. Дэрвтэй авраг. Хэдэн оны? Оны их үү? Юу гэж явах уу? За ер нь бол оноо хийж авахгүй те. Ер нь өвлийн хуваараар яриулаад тэгэл дараа ингээд хуваараар ингээд 1 2 дугаар байрна гэж. Ямар ч Монгол улсын хадгалаад дэрвтэй авраг юм байна тийм ээ. За тэгэхээр дэрвтэй авраг залуу та бүхэнд удирдлагын машинаар яаж хэрхэн сонирхлоо дрифтийг боломжтой вэ гэдгийг харуулъя. За. Дрифтийг талбай, зориултын талбай гэж бас байх уу? За ер нь бол талбай гэж ер нь одоохондоо ер нь бол лам болохгүй л юм дөө. Дугуй шаардлагадаг хамгийн. Ямар ч лам дээр одоо шинэ бид нар Британ дээр авдаг бол энэ дугуй нь одоо medium soft гэдэг дугуй та. Тэгээ бас нөгөө том машин дээр байдаг шиг өвлийн дугуй, 4 өдрлийн дугуй гэж яддаг шүү дээ. Яг тэрнтэй чинь адилхан энэ гадаа ямар хөө нөхцөл байна. Тэр нөхцөлийн дагуугаар энэ дугуйгаа олж сайжруулдаг. За үзэгч маань харсан баг 8-ын тог хэдэн ч удаа зурч байгаа. За яг ийм авраг болохын тулд хэдэн жил хичээсэн бэ? За ер нь нэг 10 жил болж байна. 10 жил болж байна. Тий. Яг 10 жил ингээл сурчлаа. Энэ дэрвтийг хөгжүүлэхийн тулд энэ төвшнө олон хүмүүсийг багшлаад хичээлэл явуулчлаа. Тий. Багшлаад хичээлнэхээр яг нөгөө нэг юу дэрвтийг ур чадрын одоо заана гэсэн үг үү? Тий, яг ур чадварлаа нэг тэмцээн урдааны чинь бас зохион байгуулах гэх дээгүүд ахтар бол байгаа шүү дээ. Тэдэртэй хаваалаад энэ тэмцээн урдааны гэсэн үг шүү дээ. Өөрөө давхар. Тий, яг давхар багшлал. Тэгээ хүүхдүүд жишээ нь 8 тоо яаж хийх үү те тэрийг 0 график яаж хэрэглэх үү тэгшэр лаалаа. За. Ийм байна үзэгчтэй ингээд энэ бол үнэхээр сонирхолтой хобби байна. Ингээд та бүхэн энэ автомашиныг угсраад дрифтлэг удирдлагыг бас сураад хамтдаа гоё хөгжүүлээрэ. За тэгээд дараагийн тэмцээнд дахиад авраг болоорой гэж хүсэн өрөө. За маш их баярлалаа. За үзэгчтэй эх орны телевизийн эх орны өглөө хөтөлбөрийн хобби болон та бүхэндээ хүрлээ. Энэхүү болонгаар би та бүхэн хобби центр дээрээс удирдлагатай машин угсрах болон удирдах энэ чиглэлээр хоббигоо хөгжүүлж яваа залуучуудаа та бүхэнд уулзууллаа. Эх орны телевизийн эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Та бүхэн хамт хөтлөгч гүн бодрох байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.